Хатуу эмийн хэлбэрт нунтаг, бүрээс, шахмал үүрэл, мөглөг, карамель, пастилка зэрэг орно. Эмийн бодисыг гадуур дотор хэрэглэхэд зориулан жижиглэн нунтаглаж бэлтгэсэн хатуу эмийн хэлбэрийг нунтаг гэнэ. Гашуун амттай, эвгүй үнэртэй буюу цочроох нөлөөтэй. Эмийн тусгай бүрээсэнд хийж гаргадаг, бүрээсэнд хэвжлэн тугансан нунтаг эмээ хийх боловч заримдаа өтгөн, шингэн эмээ хийж зөвхөн үл дээрийн аргаар бэлтгэнэ. Бүрээстэй эмээг шууд залгиж уух бөгөөд нарийн гэдсэнд бүрээс нь задарч хайлтгаа. Ууж хэрэглэхэд зориулан бэлтгэсэн дугуйг буюу бортог эсвэл тодорхой хэлбэр төрсгүй хатуу эмийн хэлбэр. Нунтаг эмээг шахаж бэлтгэсэн хатуу эмийн хэлбэрийг шахмал эм гэнэ. Шахмал эмээг эмийн үйлдвэр шахмалын машинаар үйлдвэрлэнэ. Шахмал нь ихэвчлэн дугуй буюу зовон, хоёр талын гадар руу нь хавтгай буюу гүдгэр хэлбэртэй байдаг. Шахмал нь олон сайн талтай эмийн хэлбэр юм. Тусгай машинаар үйлдвэрлэдэг. Хэрэглэхэд тохиромжтой. Эмийн гашуун амт эвгүй үнэрийг далдалсан байдаг. Нэг удаа олноор тээвэрлэх боломжтой. Тээвэрлэх хадгалахад тохиромжтой. Гэвч ухаангүй хүн төвчтөн нялх хүүхдэд хэрэглэхэд тохиромж муутай эмийн хэлбэр юм а. Энэ нь эмийн бодисыг сайхар болон цардуулын бүрэн бус задаргалын бүтээгдэхүүн батоктой хольж бэлтгэсэн хатуу эмийн хэлбэр. Энэ нь эмийн бодисыг сайхар ба салстай хольж бэлтгэсэн хавтгай хэлбэртэй